Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн мэдээ илгээлтийн үйлчлэлийн мэдээгээр эхэлж байна. За сайн байцгаана уу амьд үсмийнхээ илгээлтийн хэлцээс та бүхэнтэй мэдчилж байна. За өнгөрсөн үйлчлэлийн жилд илгээлтийн хэлцээс 6 аймагт шинээр сүм тарихаар үйлчилж эхлэв. За эдгээр аймагуд нь Сэлэнг, Архангай, Үүрхангай, Дундгой, Дорногой, Хинтээ зэрэг эдгээр аймагуудад очив. За тэгээд ирэх үйлчлэлийн шинэ жил бас эдгээр аймагуудаар дахин явж одоо итгэлийн ахан дүүсээ урамшуулж батжуулах болно. За нэг аймагт дор хаяж нэг гэр бүлтэй бид нар холбоо тогтоож байнгын харилцаатай байгаа. Тиймээс одоо та бүхний бас эдгээр аймагуудад таньдаг одоо мэддэг одоо хамаатан сад хүмүүсээ л бас бидэнтэй холбож өгч болно. За тэгээд ирэх үйлчлэлийн шинэ жилдээ бас та бүхнийг бидэнтэй улам илүү хамтарч их эзэн Иесус маань одоо ирэх ойртож байгаа учраас одоо өдрөөс өдөрт бас илүү шамдаж илүү одоо үйлчлцгээе гэж та бүхнийг уриалж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Явж бүх бүтээлд эзний сайн мэдээг тунхил гэсэн их эзнийхэн захирамжийг биелүүлэхээр алхаж байгаа ахан дүүс та бүхний маань алхан бүр эзэн бурхны гэрүүлээр дүүрэн байх болтугай. Эзэн бүлгийн удирдагч байна гэдэг өөрийнхөө зүрх сэтгэл, цаг заваа бусдын төлөө зориулах, тэднийг эзний үг дотор босгон байгуулах хариуцлагатай бөгөөд хүндтэй өргөлээ. Өнгөрөгч Баасан гарагт Агапе бусын эзэн бүлгийн удирдагчдын уулзалт сүмийн байрнаа зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтаар нийт 30 гаруй гишүүд эзэн бурхны өмнө эзэн бүлгийн удирдагчаар тослон томилогдлоо. Тэр 31 хүн бид нар маань өөрсдөө шийдвэрээ гаргацсан, дуудлага сонголтонд одоо өөрсдөө итгэл үнэмшлээ өгсөн. Тэгээд эргэл буцалтгүйгээр за би бурхны хондийг хариулъя. Би бурхны хүмүүсийг би халамжлая. Би хончлие, тэднийг тижээ гэсэн ийм шийдвэр гаргасан гэж би итгэж байгаа, маш их итгэж байгаа. Эзнээс өгсөн хүмүүсийг хайрлан халамжлахаар шийдвэр гарган бусдыгаа манлайлан алхаж байгаа эдгээр удирдагч нарын маань дээр бурхны мэрэгэн ухаан удирдамж үргэлж хамт байх болтугай. Монгол дагалдагч үндэсний удирдагчдын чуулган 2014. Бид 2010 зорилтоо дүгнэхэд ердөө 6 жил үлдлээ. Өнөөдөр бид энэхүү зорилтынхаа хаана явж байна вэ? Бурхны хаанчлыг дэмжих сэтгэлгээ гэж юу вэ? Дагалдагчийн жинхэнэ хэмжүүр юу вэ? Монголын пастор ахлагчдын амьдрал ямар байна вэ? Гэсэн асуултуудын хариултыг та Монгол дагалдагч үндэсний удирдагчдын чуулганаас олж авах болно. Чуулган 9-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар чуулганы байранд болно. Хэрвээ та бизнес эрхэлдэг мөн сүм чуулгандаа үйлчилдэг бол энэхүү чуулганд заавал оролцоорой. Монгол дагалдагч үндэсний удирдагчдын чуулган 2014. ИКУП буюу удирдах ухааны сургалт нь 2011-ээс 2012 оны хооронд 200 орчим монгол удирдагчдыг бэлтгэсэн. Удирдлагын дунд болон дээд шатны түвшинд ажиллаж байгаа удирдагч нарт зориулсан ИКУП 2 дугаар шатны намрын сургалт эсэлтээ авч байна. Сургалт 9-р сарын 16, 17-нд Амьд үг чуулганы байранд болно. Сургалтыг Филиппин дахь ИКУП удирдах ухааны сургалтын мастер багш доктор Давид Соберфина, Монгол дахь зохицуулагч багш Бадам Доржнаар заана. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хугацнаас аваарай. Дуу хөгжим гэдэг бол ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүйгээр бидний зүрхэнд хүрч чаддаг Бурхны гайхалтай бүтээл ажээ. Мэс мэт хатуурсан зүрх сэтгэлийг уйраан хайлуулж, эмтэрсэн сэтгэлийг ангаан эмчлэх Бурхны хайрын урсгах сувг бол дуу хөгжим байдаг. Мөн Бурханд талархсан сэтгэлийн хамгийн сонгодог илэрхийлэл бол яахын аргагүй дуу хөгжим, бүжиг буюу магтаал хүнлэл юм а. Магтаал бол бидний зүрх сэтгэлээс гардаг дуун тахил гэдгийг бид хэдийнэ ойлгосон. Харин магтаал гэдгийг бид бас нэг чухал ойлголт бол аливаа бэлэг нь өгж байгаа хүндээ биш, авж байгаа хүндээ таалагдах ёстой. Үүний адилаар магтаал гэдэг бол дуулж байгаа хүндээ биш, харин сонсож байгаа нэгэн буюу эзэн таалагдах нь хамгийн чухал юм. Тиймээс их эзэн бидэнд хэлэхдээ бидний гадаад байдлыг биш,
Харин бидний зүрх сэтгэлийг хардаг учраас зүрх сэтгэлээс нь гарах тэрхүү дуулал Бурханд хамгийн үнцэнтэй байх болно. Магтаал нь дуу болон хөгжим авяас чадвараар хизээж хязгаарлагддаг. Энэ бол бидний зүрхнээс гарах аялгау, талархлын үгс эхэзэнд өөртөө зориулсан цаг заваас хамаардаг зүйл юм. Магтаал хүндэтгэл гэдэг бол бидний зүрх сэтгэлээс итгэлээр дамжин ундарч Бурханд өргөддөг дуун дахил юм. Чин сэтгэлийн дуулал зүрхэнд бэлхэж аман дэгшиглэх үед Бурханы ариун сүнс ёр бусын баяр хөөр хучин буудаг. Амьд үг чуулганы магтаалын баг чуулган маань 1998 онд анх байгуулагдах тэр үед тэрүүн пастор маань эзнийг магтан дуулж эхэлснээр үнд суурь тавигдсан гэж би үздэг. Түүнээс хойш өнөөдрийн хүртэл магтаалын баг өөрийн гэсэн өнгө төрхөө олон хөгжсөөр явна. Сүм чуулганы маань итгэгчдийн минь үргэл хандаг тэний залбирал зориулалтаар олон арван залуучууд энэ зүйлд өөрсдөө зориулж байна. Магтаалын үйлчлэл маань хөгжин цэцгэлэхэд Бурхны хүч, түүний хайр ивэл бидний залбирал бас сүмийн итгэгчдийн зориулалт маш чухал юм. Одоогоор чуулганд маань 30 гаруй залуучууд өөрсдийн цаг зав зүрх сэтгэлээ зориулан энэ үйлчлэлд өөрсдөө зориулж байна. Магтаалын баг нь Нэм гаригийн баярын цуглаан, салбар цуглаанууд, бүсийн цуглаанууд болон зуны хөтөлбөрүүд, эдгэрлийн баяр хөөр хөтөлбөр, өглөөний залбирал, шөнийн залбирал, сургалт семинарууд, хавар намрын нэгдсэн чуулганууд зэрэг чуулганыхаа бүхий л үйл ажиллагааг магтаалын үйлчлэлээр дэмжин холбоотой байж Бурхны өгсөн алсын хараа зориг болох сүр жавхланд чуулганыг байгуулах үйлсэд сэтгэл зүрх нэгдэн үйлчилж байна. Хэрвээ таны зүрх сэтгэлд магтаалын үйлчлэл ойр байдаг бол танд тодорхой бэлэг авьяас, чадвар байгаа бол та эхэзнээгээ магтаж магтаалын баг нэгтээрэй. Танд магтаалын багийн өв талб үйлс нээлттэй болно. Танд Бурханаас өгөгдсөн бэлэг авьяас, чадварыг бүү бөхөөгөөрэй. Тэрэ хамтдаа эхэзнээгээ алдаршуулж итгэл нэгт ахан дүүсэгээ Бурхны орш хүрээхтлэн орцгоё. Бурханд хандсан зүрх сэтгэлийн магтаалууд дэлхийн өнцөг болон бүрд тасралтгүй цорайцаар байна. Бидний Бурхан эзэнд алдар нь үеийн үед үрд мөнхөд байх болтугай. Өнөөдөр манай чуулганд анх удаа ирсэн зочинтой анхаарал хандуулно. Та цуглаан дусны дараа нэгдэр игнэнд хөрөлцөрсөн сонно. Бид танд Иесус Христийн тухай болон сүмийн талаар товч танилцуулах болно. Ингээд амьд үгийн мэдээнд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногийн таны ажил үйлсийг эзэн Бурхан илбэхээр өргөх болтугай.